Сайн байцгаана зурагчтай. Та бүхэндээ өнөөдөр гимнастикийн сандал дээгүүр хэрхэн дасгал хийх вэ? Сэдвтэй хичээл авахд бэлэн боллоо. За гимнастикийн сандал дээгүүр гараа алдал нь үлми дээрээ явах дасгал хийлээ. За мөн гараа алдлаа тэнцвэрээ одоод үлми дээрээ уушаа тэмүүлэлтэй сандал дээгүүр унахаас боломжтой дасгалыг үүсгэж байна. За хоёр дахь дасгал нь хавтгай конусын дээгүүр өсрөх дасгал. За мөн гараа дээш өргөн үлмийн өсгийгээ нийлүүлнэ. Конусын дээгүүр өсөрч уух дасгалуудыг гимнастикийн сандал дээгүүр хэн зөв гүйцэтгэх байгааг бичлэгээр үзэж байна. Мөн конусын дээгүүр өсрөөд арай болно. Гурав дахь дасгал нь гараа ташаандаа аваад баруун зүүн хөлн дээрээ тэнцвэрийг хадгалах дасгал байна. Гараа ташаандаа аваад баруун хөл дээрээ тэнцвэрээ хадгална. Зүүн хөл дээрээ тэнцвэрээ хадгалж уушаа тэмүүлэлтэй алхах дасгал ütгэлээ. Тав дахь дасгал нь сандал дээрээ дөрвөлжин шоон дээгүүр алхах дасгал. За мөн гараа алдсан хэлбэрээс хөлийг бүтэн улаар шоон дээгүүр давж алхах дасгалыг үзэж байна. За мөн конусын дээгүүр сандал дээрээ конус тавиад конусын дээгүүр давж алхах дасгал. Мөн гараа алдлаа. За мөн сандлынхаа хоёр талд нь хавтгай конус тавиад гараа алдлаад баруун талд байгаа конусанд баруун хөлөө зүүн талд байгаа конусанд зүүн хөлөө өргөх дасгалыг үүсгэсэн. Мөн хавтгай конусын дээгүүр үлмийн өсгийгээ нийлүүлээд давж өсрөх дасгалыг хэрхэн зөв хийж байгааг та бүхэн харж байна. За гимнастикийн сандал дээгүүр мөн бүхээс гадна мөн гимнастикийн сандал дээр янз бүрийн сонголтын тэнцвэр хадгалах дасгалуудыг хийж болдгоороо маш онцлогтой. За энэ сурагч маань гимнастикийн сандал дээр үлмийн өсгийгийн тэнцвэрийн дасгалыг хийх бэлэн болсон байна. За үлмийн дээрээ гараа алдлаад баруун хөлийнхөө үлмийн дээрээ тэнцвэр барих, зүүн хөлийнхөө үлмийн дээр бүтэн улан дээр тэнцвэрээ хадгалах, үлмийн дээрээ богсох, гараа дээш өргөөд баруун хөл дээрээ тэнцвэрээ барих, хоёр хөл дээрээ дээш өсрөх зэрэг дасгалуудыг хэрхэн хийж байгааг та бүхэн бичлэг хэлбэрээр үзэж байна. За мөн дараагийн дасгал нь үлмийн өвдөг нийлүүлнэ. За хоёр гар дээрээ мөн сандал дээр дээшээ хөлөө үлмийг ээж тэнцвэрийн дасгалыг үзэж байна. За мөн суугаа байдлаас хөлөөж гар дээрээ тэнцвэр хадгалах, үлмийн өсгийгээ нийлүүл сууж гараа алдлах, за баруун зүүн хөл дээрээ зогсож баруун зүүн хөлөө савах, хөлөө урагшаа үлмийгээ хоошоо жиих, дээшээ өсрөлтөөс үлмийн дээрээ босох, үлмийн дээрээ явах, үлмийгээ урагшаа жиих, за мөн баруун хөл дээрээ тэнцвэрийн дасгалыг хэрхэн хийж байгааг бичлэг хэлбэрээр та бүхэн үзэж байна.